Өнгөрсөн 7 хоног нэлээд ачаалттай өдрүүд өнгөрлөө те. Янз бүрийн үйл явдлууд өрнөж байна. Чуулганы үйлчлэлүүд, үйлчлэлийн багийнхан залуучууд маань ямар нэгэн байдлаар цар хүрээг итгэх тусам давхраас сүнслэг тэмцлүүд, янз бүрийн үйл явдлууд болж өрнөж байна. Мэдээж хончин хүний хувьд, пастор хүний хувьд санаа зовох асуудлууд хүмүүсийн амьдралд бас тохиолдож байна. Тэр болгон дээр оролцох юм байна. Бас оролцохгүй юм байна, тийм ээ. Хамгийн их нөгөө болгоомжлдог зүйл нь болохоор нөгөө нэг монгол үг байдаг шүү дээ. 90 эмийн хоорондоор илжиг бууж орол гэдэг. Энэс бид нар маш их болгоомжлох хэрэгтэй. Пастор гэдэг хүний хувь амьдралд нь шууд гар дүрээд иж болдоггүй. Энд Христ итгэлд ёс зүй, баундар хил хязгаар хэрэгтэй. Гэхдээ шаардлагатай үед бас ойрхон байж түшиж тулах шаардлагатай. Бас бид нарт маш том хариуцлага байдаг. Тэр хариуцлагуудыг бид нар сайн харж, санаж дурсаж явах хэрэгтэй. Христ итгэл дотор нөлөө авч үл болох тийм баундар гэж байна. Ихэвчлэн бид нар Библийн үгнээс сул дорой байдлаасаа болоод яадаг вэ гэхээр гой номлолт, гой урамцсан үгтэй, уран тайлбар, мундаг гэж боддог нэг пастрын ярьсан яриа, дуулсан зохиосон дууч гэдэг юм уу, юу гэдгийг тэрэнд бид нар мэдээж хүндэлж, хайрлж, суралцах зүг боловч бидний өөрсдийн Христ итгэлд хил хязгаар баундари гэж байна хэвээр. Тэрэнд Бурханаас өөр хинч хүрэх боломжгүй тийм итгэлийн нандин чанар биднэрт байх ёстой. Тэр лүү хэн нэгэн хүн ойртоод ирэхийг Илч Паул юу гэж хэлсэн гэхээр номлолын салхинд шуурсан хамхуул шиг гэж хэлж байгаа. Гоё яриатай, гоё тайлбартай, магадгүй танд таалагддаг юмыг ярьдаг, хашгирдаг, орилдог ийм янз бүрийн үйл хөдлөлөөр таны тэр нандин баундари, тэр хил хязгаас чи хүржил байгаа тэр юу болж хуурдгүй гэвэл хим шигтэн болж байна. Энийг гэрээний авдраар бид нар маш сайн харсан. Мөн нөгөөтэйгөр гэрээний авдрыг онгойлгож болохгүй л гэдэг. Яага болохгүй гэж дотор нь юу байгааг битгий даяараа мэдэн шүү дээ. Юу байгаа вэ? 3 юм байгаа шүү дээ. Нэг тийм юу юм? Аароны цэцгэлсэн буйсын цэцэгтэй таяг байгаа. Энэ ямар учиртай юм? Газраас тасдагдаад хизээж дахиж амьлах боломжгүй илэгдэж мүлэтлэн хүн түшээд тулаад явцсан хатсан мод ам ургана гэдэг чинь нямка чиний увайгүй өөдгүй энэ амьдралд чинь би гэрэл нэмнэ гэсэн мессеж л байхгүй. Тийм учраас гэрээний авдар тэр авдрыг хийсэн. Тэр таягийг хийж. Хоёр дахь нь юу юм? Манна бол хүн зөвхөн талхны хүчээр биш, ертөнцийн эзний амнаас гарах үг. Нямкагийн амнаас гарах үг биш. Хэн нэгэн мундаг хүний амнаас гарах үг биш. ертөнцийн эзний амнаас гарах үгээр амьдрдаг гэдгийг зааж өгч. Нөгөөтэйгүр хизээ нэгэн цагт чиний мөхөл рүү явсан, харанхуй руу явсан, хоёр нүүртэй амбиц карьер хөөсөн, бусдын өмнө мундаг болж харагдах гэсэн бардам ихэрхүү, дээрэнгүү, увайгүй зангийг чинь засаж янзалж өөртөө авахын тулд Есүс эзэн Тэнгэрийн талах чиний амьдралд бууж түүгээр чи амьдрын гэдгийг л зааж өгч байгаа манна. Бүх манна нэг хоноод өмхирдэг бол авдар доторх манна үрдмөх маннагаар байна. Энэ Есүс Христийн биеийг мөн бэлэгдэж байна. Гурав дахь нь юу юм? Сүүлийнх нь юу юм? Гэрээний авдар дотор гэрээний авдар байдаг юу лээ? 10% хиддэх нь. Хоёр дахь нь байхгүй. Эхнийх нь яатсан. Мөсө гэж нэг танхаа нөхөр хаг шидсэн. Тийм ээ. Яагаад хоёр дахь гэж? Эхний олон иш үзүүлэгч нар Исая, Хосея, Еремия, Малах, Йоэл, олон шүүгч нар Дебора, Самсон, Мика, олон хүмүүс энэ авралд, Бурхны авралд Израилийг дуудаад нямка чи ирээгүй. Яг гэвэл чи хорт могон удам
гим нүглээр дүүрэн хоёр нүртэй хүн. Чи гимтэй дэлхийг гимтэй хүнээс гим нүгэлтэй төрсөн хүн. Тийм учраас чамд хоёр дахь удаад нь эргэж буцалтгүй мөнхийн тахилч Есүс Христийг өгнө. Тэр хуулийг өгөөсгөх биш, тэр хуулийг төгс төгөлдөр болгох гэж чиний амьдралд бууж ирнэ. Тэр үед чи өөрчлөгдөж чадна. Түүнгүүгээр хэн ч өөрчлөгдөх боломжгүй. Ариун сүнс ба Есүс эзний тусламжгүйгээр хүн бүр ядаж тэр татдаг тамхинасаа ч гарч чадахгүй. Бид нар тийм султаа. Зөвхөн Есүс эзэн чамд хоёр дахь боломжийг өгнө гэдгийг л бэлэгдэж байна. Ингээл болоо. Өөр үзээд ах юм юу ч байхгүй. Гэхдээ тэрийг онгоолгоод байд. Лев овгийнхын яалаа онгоолгоод сүрцгээс. Дотор нь юу байгаа бол гэж онгоолгож үзээд байд. Харин бурхан яадаг вүлээ? Та нар юу байгааг нь мэдж байгаа. Хүний сул дорой тал байгаа. Ямка чиний ичгүүртэй тал байгаа. Есүсийн загалмаа цовдогдох учир шалтгаан байгаа. Тамлагдж, тарчлагдж, нурууныхаа ясыг ил гартал даавуугаар ороож тоог нь гүйцэх хэмжээ ташуурдуулж, дахин амилж, нулимс, цус, хөлс, ус, дөрвөн эс, таван эсээ чиний өмнө урсгаж тамлагдахаас өөрөөр ямар ч боломж байхгүй. Бурхан бүхнийг чадна. Гэхдээ тэр туйлын ариун учраас заавал Есүсийг зовоожохоор, ганц хүүгээ зовоожохоор ямка чи аврагдсан зүгээрээ гэж сатаныг дийлжээ. Төлбөрийг заавал төлөвлөж. Тиймээс өөрийн цорын ганц хүү Есүсийг илгээнэ гэдгээ энэ гэрээний амтраар бид нар илчилж байна. Яагаад онгоолгож болохгүй гэж? Христ итгэл тун тэр тусмаа удирдахч хүмүүс, пастор хүмүүс нээж болдоггүй зүйл гэж байдаг. Энэ бол бидний том загалмай. Хэн нэгний итгээд ярьсан зүйлийг гэрээний авдар дотор хийсэн мэт онгоолгож болдог. Тэр байтугай заримдаа хань ижилдээ үр хүүхэдтэй ч нээж болдоггүй амьдрах ёстой гэдгийг бурхан зааж өгч байна. Үгүй бол энэс бусд нь ховж байна. Итгээд эхнэр нөхөр хоёр асуудлаа ярьдаг. Итгээд дүүнер маань, өсвөрийнхэн маань, залуучууд маань асуудлаа ярьдаг. Тэр болгоныг ямка очиод өөр хүнд тэр тэгсэн гэж хэлж. Дээр надтай ярихдаа тэр хоёр чинь тэгдэг гэж хэлж шít. Гэт яриад явуул яах нь вэ? Сүнслэг үхэлд өртнө гэдгийг бурхан зааж байна. Зарим талаараа удирдагч нар, тэргүүн ахлагч нар, пасторууд гэрээний авдар шиг байх ёстой. Хин нэгэн танд тэр манна, тэр таяг, тэр хоёр дахь хуулийн хавтан мэт сул дороогоо алдаа зөрчлөө илчлэн нээж ярьсан бол түүнийг гэрээний авдар дотор авсан бол нямкагийн таг нээгдэж болох уу? Болохгүй. Хүмүүс хонхно. Энэ бол удирдагч нар цаашлаад Христ итгэл дотор заавал байх ёстой ёс зүй байна. Энэ ёс зүй алдагдаад ирэхээр бидний дунд харилцаа нэг өөрчлөгддөг. Өөр зүйлүүд бий болдог. Хойч үед маань өвлөгдөж очих ёстой чухал ивэлүүд зогсдог. Гацдаг. Яагаад? Энэ тагнууд нэгдээд байгаа. Хамгийн энгийн жишээ та гүнзгий ингээл алтан авдар, гэрээний авдар бодох хэрэггүй. Та зүгээр л өөр дээр бод. Манай сүмд яадаг вэ? Хүүхдийн цуглааныхан бужигнж яхад би зүгээр л наагур би ингээд амар пастор шиг ингээд загнаад байдгүй үстэй. Манай сүмд орж ирсэн хүмүүс намайг тэргүүн пастор ч гэж таньдаггүй шүү дээ. Энэ үс юм уу гэдэг. Яалтчгүй урд нь гараад номлоод ахаар эсвэл танилцуулахаар. Түүнээс би та нарын дунд ороод бужигнж идэг. Гэхдээ заримдаа хүүхдийн цуглаан моглаанд ойртохоор ээж аав нар юу гэдэг ч чичмэг пастор хэлж гэдэг. Би ямар хадны мангаа юу? Би таны хүүхдийг айлгадаг мангаа юу? Унтахгүй бол мангаа ирнэ шүү гэх. Тэрийн шиг чичмэг пастор хэлж. Хүүхдүүд бужигн та пастраа энэ үгэнд орохгүй шүү. Би одоо тэр хүүхдийг зодддог зодуурын хүн үү? Багаас нь ингэ сургацгаар тэр хүүхэд яах юм? Том болон надтай харьцах нь айдаг болчих. Яагаад гим хийгээгүй гэж хүүхдүүд цагтаа харахаар ингэж идэв. Багаас нь цагтаа гэсээр байгаад мессеж олцсон. Гим хийгээгүй хинч цагтаа байна уу, хуульч байна уу, шүүгчийн өмнө ижил тэгш ирэхтэй шүү дээ. Гэхдээ мессеж нь дийж очив. Тэгээд нээхэ байж. Хүүхдүүд чинь намайг тоохоо байж. Пастор гэхээр амар загиндаг, ууралдаг мангаа гэдээ утчихсан. Тэгээ том болохоор яах? Би ханиулж чадахгүй.
Энэ байгаа удирдагч бусад пасторууд хань болж чадахгүй байхгүй. Пастор гэж шингээд байна. Эндээс л тэр гэрээний амдрын үйлдэл дараад байгаа. Үр удамд өвлөгдөх ёстой тэр чухал ирээл гацаад байгаа шалтгаанууд жижигхэн амьдралын жижигхэн хэв маяг дээр л тод харагдаад. Ойлгомжтой харагдаад. Дээр үе та нарт ярьжсэн би сэлэнгээс ирж яваа дөрвөн зам дээр нэг гоё юм байцаатай цов иддэг хүмүүс дэлхийгээс зайлгсан. Би арай чадахгүй бууж олдохгүй нэг гэж. Би байцаатай цов дуртай байхгүй. Яг нялцгаа. Тэг яг дөрвөн замын та нар дараа нэг тэр сэлэнг өрөөрөө жавхант руу салдаг штэ цаашаа. Яг дөрвөн замын тэнд нэг гуанз байгаа. Тэр гуанзанд яг тийм байцаатай цов байдаг. Тэг би тэнд ингээд үйлчлэлээр явахдаа замдаа ингээд диско зогсдог байхгүй орж иддэг. Тэгсэн чинь нэг хүүхэд яг нөгөө хол яваад машинд ядарч байгаа шүү дээ хүүхэд чинь ялах юм чи уйлаад ингээд гэд ингэжсэн чинь ээж нь би тийм нүдэнд хүүтэн хүүхдийн хулгайч шиг харагдсан юм уу ямар харагдсан бөөм ахаа энийг аваад яваарай гэсэн байна. Намайг танихгүй би зүгээр хоол идж байгаа гэд тэгэхээр би жоох ингээд дотор би яагаад таны хүүхдийг авч явах хэрэгтэй ингээд асуучихгүй юу. Тэгсэн чинь харцсан энэ ямар тэнэг нөхөр вэ гэсэн харцаар ээж намайг хараад энийгээ шоолсон. Гэхдээ би дараа нь тэр ээж ойлгосон байх гэж бодож байна. Энэ бол болцолтой хайр байхгүй. Чи ойлвол чамайг танихгүй байхад өгж явуулна. Чи ойлгохгүй бол ээж нь чамтай хамт байна гэдэг үг биш юм уу? Ойлоод ахаар нахаа аль яхаа энийг аваад яваараа ойлоод дээ шүү гэж байгаа чинь болцол биш юм. Ойлгохгүй бол ээж нь чамтай хамт байна гэдэг энгийн зүйлсээр бид нар нөгөө өвлөгдөх ёстой нандин зүйлсээр үгүйсгээд байдаг. Яг өнөөдөр 8 дугаар бүлэг дээр яг энэ гарч ирнэ. Израиль яг ийм байдлаар маш хүнд байдалд орно. Одоо Израилийн улс төр тэр чигтээ өөрчлөгдөнө. Израиль хэмээх улс уул нь юугаараа ямар онцгой гэж хаан байхгүй болсон. Парламент байхгүй. Ноёд түшмэд байхгүй. Бүр юугаараа онцгой гэж татварч байхгүй. Боол зарц байхгүй. Зөвхөн бурхан эзэн удирддаг улс байсан. Яг гэвэл одоо энэ улс төрийн нийгмийн тогтолцоо бүтэн ормонгоор иргэн 8 дугаар бүлэг дээр. Тэд нар бусад үндэстэн шиг, бусад шиг дэлхийн хүмүүс шиг амьдрахыг хүснэ. Тэд нар хаан судлаас бурханыг авч хайхыг хүснэ. Ингээд асуудал юм. Тэд нар итгэгч биш болчихоогүй. Тэд нар бурханд итгэхгүй гээгүй. Гэхдээ амьдралын хэм маяг нь тэднийг өөр байхыг шаардсан тэр дэлхийтэй уусан нэгдэнгээ амьдрахыг хүсдэг. Ийм амьдралыг сонгож байгаа сонголт Израилийн өмнө ирж байна. Энэ өвөрмөц чухал улс нь өөрөө маш чухал. Та нар Израилийг бурхан тэгвэл яаж удирдаг байсан гэвэл шүүгч нараар удирсан. Шүүгч номны 12 шүүгч. Шүүгчд номыг та бүхэлд нь харуул яг ийм 7 тойрог байгаа. Яг 7 тойрог. Хамгийн сүүлд дуусах хүртлээ 25 дугаар бүлэг хүртлээ. Юу вэ гэвэл Израильчуудад бурхан амар тайвныг өгнө. Өөрсдөө Канаан газар амьдарч элбэг хангалуун болно. Амьдрал нь сайжирна. Тэгээд тэд нар хиймэл шүтэнд мөргөн, бузар мууг үлдэн, завхарна. Бурхан шийтгэл өгнө. Тэгээд тэд нар уйлна, хашгирна, гомдолж гоншгоно, бурхан өрөвдөн нэг шүүгч хийлгээд. Магадгүй Деборагч. Тэр шүүгч бүгдийн цэвэрлэн дунд нь байгаа муухай хиймэл шүтээний өндөрлгүүдийг нураана. Ингээд бурхан амар тайвныг өгнө. Тэд нар гимссэн учраас амар тайвныг аваад хэсэг сайхан амьдран элбэг хангалуун болно. Дахиад бузрыг үлдэнэ. Дахиад бурхан шийтгэн. Дахиад гомдолж гоншгоно. Дахиад шүүгчийг илгээд ингээд бүтэн 7 тойрог байна. Дахин алдаагаа давтж байгаа Израилийн дүр төрх. Гэхдээ тэр дунд шүүгчд байна. Шүүгчд хизээж хаанчилдаггүй. Шүүгчд тэднийг захирдаг байсан гэдэг нь үгээр, бурхны үгээр дагуулдаг, урайлдаг байсан гэсэн үг. Энэ бол өнөөгийн сүм чуулганд дүр төрх байх ёстой байхгүй. Бурхны хаанчлал дотор. Зандардаг биш, загинж айлган сүрдүүлдэг биш, хүчрхийлдэг биш, харин бурхны үгээр дагуулдаг тэр хүнийг бурхны хүн, үгийн хүн шүүгч гэдэг өгөөд эдгээр шүүгчд Израилийг удирддаг байсан. Гэхдээ эдгээр хаан биш учраас ордон хэрэггүй, татвар хэрэггүй, боол зарц хэрэггүй, зүгээр л тэнээд явж байдаг.
өөр овог аймагуудаар очиод асуудлуудын шийдээд Бурхны үгийг заагаад Бурхны үг дээд хууль Левит номон дээр гарсан тэр тушаалуудын дагуу шийдвэрийг гаргаж өгдөг. Та нар Дебора бид зөндөө Деборог ярьчлаа. Та Дебора гэдэг эмэгтэй мундаг иш үзүүлэгч Бурхны эмэгтэй байгаа. Дебора хаан шүүдэг байсан. Ордонд суугаад уу, алтан синтез задраад уу, сагс модны доор. Зүгээр л модны сүдэрч суугаад Израилийг Бурхан руу эргүүлдэг байсан. Самуэлийг ч гэсэндээ 7 дугаар бүлгийн төгсгөл дээр ингэж хэлж байгаа. 7-8 дугаар бүлгийн дунд хэр урт хугацаа өнгөрснөг бичигч маань ойлгуулахын тулд та нар 7 дугаар бүлгийн 15-аас 17-ыг би та бүхэнд уншиж өгье. Самуэль амьдралынхаа бүх өдрүүдийн турш Израилийг захиржээ. Захиржээ гэдэг нь яасан мэлээ? Хаанчилж, зандарч, захиргаадж хүчирхийлээгүй. Захиржээ гэдэг нь үгээр Бурхны амнаас гарах үгээр Израилийг шүүж баруун зүүн тийш нь удирдажсэн гэсэн үг. Захирчээ амьдралынхаа бүх өдрүүдийн турш. Тэрээр жилийн жил Бетел, Гэлгал, Миспагаар тойрон явж эдгээр бүх газруудад Израилийг шүүв. Рамад гэрн байсан тул тэрээр Рама руу буцдаг байсан ба тэрээр тэнд Израилийг шүүдэг байв. Тэр мөн тэнд эзэнт тахилын ширээ босгов. Рама, Бетел, Миспа, Гэлгал ийм газруудаар яадаг байсан гинөө? Явж шүүдэг байсан. Асуудал гарахад бид нэр ихэвчлэн шүүх дээр очдог, хаан дээр очдог, ноёд төшүүд дээр очдог бол Бурхны хүмүүс яадаг байсан бэ? Өөрсдөө алхаж очоод, зорж очоод асуудлыг шийдэж өгдөг байсан. Тиймээс Израиль гэдэг үндэстэн үнэхээр өвөрмөц гэвэл өвөрмөц. Энэ нь ямар утгатай юм гэхээр сонгогдсон, тусгаарлагдсан, энэ дэлхийгээс бусад үндэстнээс ялгагдсан үндэстэн байна. Сонгогдсон, тусгаарлагдсан, ялгагдсан. Харин харамсалтай нь Израиль энэ хаанчлалыг өнөөдөр өөрчлөхийг хүсэж байна. Энэ хаанчлалыг өөрчлөөд энэний оронд өөрсдийн хаан гэгдэх Бурхныг нүдэн зөв үзэгдэх хүнээс солихыг хүсэж байна. Энд асуудал үүсэж байна. Гэхдээ үүнд олон юм ярьж болох ч би товчхон зэвлэх маягтай та нарт ярьж өгье. 8 дугаар бүлгийн 1-9 уншаад бүгдээрээ үргэлжлүүлээ. Би та бүхэнд уншиж өгье. Самуэль настай болж өөрийн хүүгүүдийг Израилийн шүүгчд болгон томилов. Ууган хүүгийнх нь нэр Йоэл, удаах хүүгийнх нь нэр Абия байлаа. Тэр Бершебад шүүгч байв. Харин хүүгүүд нь түүний замаар явуулгүй шудраг бус ол цашгийн араас хөөцөлдөн хээл хахуул авч шудраг усыг гажуудуулв. Израилийн бүх ахмад хамтдаа цуглан Рамад Самуэль руу ирж тэд түүнд та одоо настай болжээ. Хүүгүүд тань таны замаар явахгүй байна. Бусад үндэстнүүдэд байдаг шиг биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө. Тэд биднийг шүүн захирах хааныг бидэнд өгнө гэж хэлсэн нь Самуэль таагүй байлаа. Тэгээд Самуэль эзэн залбирлаа. Эзэн Самуэль ард олны чамд өгүүлж буй бүхнийг тэдний дуу хоолойг сонсох тун. Учир нь тэд чамаас татгалзан түлхэж байгаа юм биш. Тэдний дээр хаан байлгахгүй хэмээн намайг түлхэн хайж байгаа хэрэг юм. Би тэднийг Египтээс гаргасан өдрөөс өнөөдрийг хүртэл тэд намайг орхин умартаж өөр бурхтад үйлчлсээр ирснийхээ адил тэд мөн чамд мөн үйлдэж байна. Тэгэхээр одоо тэдний дуу хоолойг сонсох тун. Гэхдээ чи тэдэнд бүх талаар хатуу анхааруулж тэднийг захирах хааны эрхийг тэдэнд мэдүүлэх тун гэж айлдаж байна. За энд хэд хэдэн асуудал гарна. Айгүй урт болчихно. Тэгээ би богинохон яриа. Та нар сайн анхааралтай сонсож өгье. Хамгийн нэгдүгээрт нь Израилийн түүхэн дэх улс төрийн том хувьсгал өөрчлөлт болж байна. Юу вэ гэвэл Бурхан хэмээх хааныг түлхэж хаяад оронд нь хүн тавихыг хүсэж байна. Яг тэгвэл Бурхан нүдэнд харагдахгүй байна. Бурхан яаж байгааг нь мэддэхгүй байна. Тийм учраас нүдэнд харагддаг алтан дуглын итгэл шиг итгэл тэд нар хүсэж байгаа. Өндөр царайлаг, эрэлхэг, дайчин гой хүнийг харахыг хүсэж байгаа. Гой удирдагчийг хааныг тавихыг хүсэж байгаа. Мөн 7-8 дугаар бүлгийн хооронд урт хугацаа өнгөрснийг 7-гийн төгсгөл дээр юу гэж бичигч маань бичсэн гэвэл амьдралынхаа бүхэл өдрүүдийн турш Израилийг шүүсэн гэж байна. Израилийг захирсан. 8 дугаар бүлэг эхлэхдээ нэгдэр Самуэль одоо хүртэл насандаа очсон. Тэрээр хөгшөрсөн. Тийм үү? Тэгэхээр энэ 7-8-ын хооронд хүн хөгшөрт нэлээд удна. Та энгийнээр бод. 7 дугаар бүлэг дээр Миспагийн Самуэлийн амьдралын хамгийн том үйлчлэл Миспа дахь Самуэлийн сэргэлтийн конференц болсон. Энэ конференцийг хүмүүс болохоор өнөөдөр ингээд урд гараад гоё яриад хүмүүсийг уйлуулад хүмүүсийг инээлгээд энэ уран цэцэн ярихаар л Миспа дахь сэргэлт шиг мундаг сэргэлт болно гэж 3 хоногийн конференц, 2 хоногийн конференц гэж зөндөө конференцууд хийдэг. Тэгээ тэр сэргэлт биш.
Самуэль Миспад 2 хоногийн дотор энэ сэргэлтийг авчирч байна. Самуэль яалаа балчир наснд 12-оос 15 наснда Элигийн өмнө байхдаа анх удаага бурхан түүнийг дуудахад тэрээр андуурсан. Эли дуудаж гэж 3 дахь удаага гүйж очихдоо 4 дахьтэр нь бурхан түүнтэй ярьж өөрийн тахилж Элигийн амьдралд ямар шийтгэл өгөхөө Самуэль хэмээх балчир хүүхдээр дамжуулан анх удаага үгийг авсан. Энэ цагаас хойш эзний үг Самуэлаас нэг ч тасраагүй Библи хэлдэг. Түүний амнаас гарсан нэг ч үг хөсөр унсангүй. Израиль даяар Самуэлийг таньж мэддэг боллоо гэдгийг Библи зааж өгдөг. Иннээс хойш гэрээний авдраар Самуэлийн насыг тооцоолж болдог. Бид нар хамт тооцсон тийм үү? Гэрээний авдар 7 сар болсон. Дараа нь Кирят Яарим гэрээд тэр газар 20 жил боллоо. Одоо та наснуудыг нэмээд үз. За 15, 20 дундуур нь ингээд 1-2 жил гацсан. Тэндээс Шилогоос Эбенезерд ирсэн. Багадаа л 35-аас 40 настай байсан баг. Энэ хугацаанд Самуэль хайцныг Библи бичээгүй. 12 наснаас хойш ингээд 13 таад тэглээ, 14 таад тэглээ, 15 таад тэглээ хүүрнэ өгүүлээгүй. Таг байжгаад Самуэль гинт гарч ирэхдээ Миспад Израилийг цугл гэж хэлсэн. Израилийн бүх гэр зөвхөн ирчүүд нь 2 сая. Хүүхдүүд, хөгшчүүд, эмэгтэйчүүд, настангууд зөндөө байгаа. Эмэгтэйчүүд олон байдаг, хүүхдүүд олон байдаг. Тэднийг нийлүүлээд үзтээ. Багадаа 5-6 сая хүн Самуэлийг Миспад цуглахад заа гэж цуглана гэдэг чинь юм бодогч чинь. Би одоо бол нэг 16-7 ахлагчаа нэг дор цуглуулж чаддгүй шүү. Заавал 1-2 нь ирдэггүй, завгүй болж таарад байдаг. Тэгтэл Самуэлийг хэлэхэд тэр олон сая хүн ирнэ гэж та нар боддоо. Би Facebook дээр, YouTube дээр зар тавиад Монголын бүх христчид дархан дээр би та нарын төлөө залбирж өгнө гэвэл зайлвал энэ өстө дүрдээ орж дээ чаавас гэх бах та тоож ирэхгүй шүү дээ. Харин Самуэлийг хэлэхэд ирсэн гэдэг чинь өмнөх 20 хэдэн жил Самуэль яасныг Библи хэлж байгаа. Овг аймаг бүрээр орсон. Гэр бүл бүлгнээр орсон. 22 жилийн турш Самуэль нэг ч амрахгүйгээр бүх Израиль даяар Бурхны үнэн зөв, Бурхны үгийн дагуу шүүлтийг хийж өдөртөн урайлан ятгсан учраас бүх Израиль даяар хүлээн зөвшөөрсөн учраас Миспад цуглахад заа гэж цуглаж байгаа. Тэгэхээр энэ сэргэлтийн хөдөлгөөн чинь зүгээр л нэг UB Palace юм уу сэргэн мандлын энэ зааланд хэдэн зуун хүн цуглуулад конференц хийгээд сэргэлт ирчлээ гэж бид нар бодож болохгүй. Би тэгж сэргэлт авчирмаар байна гэж шунж болохгүй. Залуу удирдагч нар, залуу номлогч нар тийм ориглон хүсэл байх нь буруу биш ч. Библийн үгийн дагуу бол Самуэлийн Миспадх сэргэлтийн хөдөлгөөн бол 22 жил бэлдсэн байхгүй. Та 22 жил ганцхан конференц бэлдэж үзсэн. 22 цагч бэлдэж үзв. Энэ нь асуудал. Самуэлийн 40 хэргэм наснда хийсэн хамгийн том үйлчлэл бол 7 дугаар бүлэг дээр Миспадх үйлчлэл. 6 сая, 7 саягаа юу Израильчүүдийн өмнө Самуэльтай хамт байгаагаа Бурхан яаж харууллаа? Филистичүүд дайрсан чинь Самуэль өмнө нь Израильчууд гэр гэрлүүгээ майхан лугаа зүхтаачдаг байсан байхгүй. Шүүгчдийн үед ч тэр энэний өмнө ч тохиолдоход тэр Эбенезер Апек хоёрт филистичүүдтэй тулдахад ч мөн майхан лугаа зүхтаасан. Харин энэ удаа тэд нар зүхтаагагүй. Яагаад? Өнгөрсөн 22 жилийн турш Самуэль үгээр ятгахж, үгээр урайлж, үгээр тэднийг сургасан учраас тэд нар одоо итгэлтэй болсон. Бурхны үгэнд дуулууртай болсон. Өөрчлөгдсөн Израиль харагдана. Нэгэн ч зүхтаагаагүй. Харин филистичүүд дайн хийх гэж ингээд бөөнөрөө дайрахад тэд нар ганцхан зүхтаахгүйгээр эсэргээр Самуэль эзэнт хандан залбираач, хашгираач гэж хэлдэг. Самуэлийг хашгирах үед филистичүүдийн дээр Бурхан асар хүчтэй аянгуудыг буулгадаг. Шоконд орсон филистичүүдийг тэд нар ялдаг. Гэрээний амтраггүйгээр, өөрсдийн төлөвлөгөөгүйгээр, сэрэг дайны төлөвлөгөөгүйгээр тэд нар Бурхан итгэсэн дуулууртай байснаа ялдаг. Энэ ялалт өнөөдөр хайч. Өнөөдөр тэд нар Бурханыг тэр хамгаалж дайтажсэн Бурханаа сентинээс нь буулгаад хүнийг тавхыг хүсэж байна. Яг гэвэл гоё, өндөр царайлаг, нуруулаг, хүчтэй, ирмэгийн дайчин тийм хүнийг тэд нар өмнөө зогсохыг харахыг хүсэж байна. 2 хүүхдийн нэр гарна. Нэг авцалдаагүй юм гарна. Самуэль бүх насаараа зүвт байсан. Израилийг шүүсэн. Тэгээд тэр 2 хүүгээ шүүгч болгон томилсон.
Бэршебад 2 хүн шүүгч болсон. Өөрөөр хэлбэл захирагч гэсэн үг. Гэтэл 2 хүн яасан гэнэ? Түүний замаар явуулгүй шудраг бус ол зашгийн араас хөөцөлдөн хээл хахуул авч шудраг ёсыг гажуудвал. Та нар энийг нэг мундаг теологч хэлсэн байдаг. Европ теологч, би нэрийг марч. Би миний бүр зүрхэнд хүрсэн үг. Энэ нийгмийн хамгийн том гажуудал. Энэ нийгмийн хамгийн том дайсан юу гэж? Шүүх засаглал, авилгал давтах. Энэ бол нийгмийн олон дайсан байдаг ч хамгийн хор нөлөөтэй дайсан бол шүүх засаглал, авилгал давтах. Энэ бол шудраг бус явдал сүрэн гэсэн. Өнөөдөр Монголд та болж байгаа шийдвэрүүдийг хар. Зүгээр байсан залууг нүүр амныхын ясыг бяцартан зодсон баячуудын хүүхдүүд тэнс авал гараад ирдэг. Гэтэл зүгээр дэлгүүрийн лангуун дээр ядарсандаа нэг хүний утсыг хулгаасан эмэгтэй 10 жилийн ял авч. Шүүгч нар өмгөөлөгч нартай аригтж гин, лефтэнд оцгонж гин. Үнэн шүү дээ. Би зохиогоо. Та нар мэдж л байгаа шүү дээ. Шүүх засаглал, авилгал давтна гэдэг бол тэр улс орнд ирээдүйн найдваргүй улс гэсэн. Хэрэггүй улс гэсэн. Тэгвэл Самуэлийн амьдралд яагаад ийм юм тохиох вэ? Энэ 2 Бэршебад шүүгчээр томилогдсон 2 хүүгийнх нь нэр нь л гэхэд хараа, ууган хүү Йоэлийнх нь нэр нь Йохова бол бурхан эзэн гэсэн утгатай. Йоэл. Удаах хүү, баг хүү Абия гэдэг нэрнийх нь утга нь Йохова бол эцэг аав мөн гэсэн утгатай. Гоё юу вэ? Тэгтэл энэ 2 нэр шиг амьдсан уу? Энэ 2 шүүгч атлаа авилгад идэгдсэн гэж байна. Авилга идэгдэж хээл хахуул авч шудраг ёсыг гажуудуулсан гин. Гэхдээ та эсрэгээр нь бод аав нь хэм блэ? Зүгээр над мэтийн хүн бол ойлгоно. Аав нь хэм блэ? Агуу нэгэн бурхны хүн, иш үзүүлэгч, бурхны үгийг дамжуулагч, Израильд Миспад 6 сая хүнд сэргэлт авчирсан агуу хүн, бурхны хүн Самуэль шүү. Тэгвэл ийм мундаг хүний хүүхэд яагаад мундаг байх ёстой гэж бид нар боддог. Санамаас Библи энэ мессежийг хараа ганц Самуэлийн амьдралаар өгөөгүй. Бид нар анзаардгүй болохоос олон бурхны хүмүүсийн амьдрал энэ мессеж байж идэг. Та нар Адам Ева 2. Тэр 2 Эденээс хөөгтөж алин мэдчихэд буруутсан гин нүгэлтэй болсон нь буруу л да. Гэхдээ тэр 2 бурхныг хайрладаг, түүнийг хүндэлдэг, түүнийг дагдаг байсан шүү дээ. Гэтэл яахаараа энэ дэлхийн хамгийн анхны хүний амьд хурж цус улсгсан алуурчин ууган хүн болж таарав. Каин. Тэр 2 бурхны тухай хүүхдээ ярихгүй. Тэр 2 Эденд ямар гоё байснаа. Яагаад тэр гоё Эден хэмээх бурхны орноос хөөгдөх болсноо? Яагаад бурхантай буу халаад сахилж алхдаг байсан тэр хувь тавилангаа ормонгоор нь эргүүлсэнийг Каинд ярихгүй. Гэтэл Каин юу гэж? Энэ дэлхийн анхны алуурч, анхны хүн амныг хэрэгтэн, анхны хүний цусыг урсгасан нэгэн ууган хүү Каин. Ингээ болцсон уу? Цаашаа бид нар зөндөө харж байна. Зүгээр Самуэлийн амьдралыг таахаар Самуэль баг балчир байхад нь Ханна хэмээх эмэгтэйг нулимстай, зовлон зүдгүүрт зүрхээ удлан гимшин харамсан даруухнаар залбирсан тэр залбирлаас болж бурхан Самуэлийг төрүүлсэн тийм биз? Тэгээд тэр Ханна залбиралтаа хамласнараа Самуэлийг дөнгөж хөхнөөс гарангуут нь сүмд өргөсөн. Ингээд тийш бэ хүмүүс. Назир хүмүүс. Ингээд Самуэль тэндээ Элигийн өмнө амьдсан. Самуэлийн нүдэнд харагддаг 3 удирдагч байсан. Тэргүүн тахилч Эли өргөмөл аав. Тэргүүн тахилч Элигийн 2 тахилч хүү Хофны Финихас миний өргөж авсан аавын төрсөн хүүхдүүд. Би бол өргөгдсөн хүүхэд. Тэгвэл Элигийн амьдрал яалаа. Эли тэргүүн тахилч атлаа, бурхны ариун газар үйлчлдэг атлаа, Израилийг шүүдэг тэргүүн тахилч атлаа, Хофны Финихас ямар хүмүүс болчлоо? Бурхны өргөлд хамаагүй хандаж, бурхны хүмүүс бурхны өргөсөн өргөлийг дулдууддаг, дундуур нь луурдж авч иддэг, дээрэмддэг, хүчирхийлдэг, бүр сүмийн онцгой хариун газрын үүдэнд үйлчилдэг, эмгтээчүүдтэй завхаардаг, дарсддаг, архитан согтуурдаг хүүхдүүд болж байсан. Эннээс болоод Элигийн удам тахилчаас таслагдсан шин. Тэгвэл дараагийнх нь хүн хий? Самуэль. Самуэлийн 2 хүүг хардаа. Йоэл, Аби 2. Йохова бол бурхан эзэн.
Баг дүүн Яаков бол эцэг аав мөн гэдэг нэртэй хоёр хүн авилгал авдаг, хээл хахуул авдаг, шудраг ёсыг гажуудуулдаг, ол зашгийн араас хөөцөлддөг шүүгчнэр болж байна. Энийг ингэж уншихаар жон гонхтой гоц яагаад юм бол гэж бодож байна. Нэг талаар та шүүдэ гэж бодож байна. Би үннээ хэлэх үү? Би яг санаалц. Яагаад гэсэн гэж миний хүүхдүүд ганцаараа асуудалтай биш. Энэ мундаг хүмүүсийн хүүхдүүд ч юм асуудалтай байсан бол би юм уу хорхоо юу вэ? Миний хүүхдүүд ч гэсэндээ буруу юм хий. Миний хүүхдүүд ч гэсэндээ заавал аав нь пастор учраас мундаг ариун зүв байна гэдэг энэ ойлголтоос намайг чөлөөлж гэж. Та тэгээд тайвширч байна. Энийг өсвөр насны хүүхэд өсгөд тижээж харгалзаж яваа өсвөр насны хүүхдүүдтэй хамт амьдралын тэгшдэх гэж яваа эцэг их болгон 100% амархан ойлгож чинь. Амархан ойлгож чинь. Тэгээд та яг над шиг тайвширч байгаа. Ийм мундаг хүмүүсийн хүүхдүүд хүртэл асуудалтай байсан бол миний амьдрал жамаараа л явж байна. Ёс жайгаараа л явж байгаа юм байна. Миний хүүхдүүдийн зан чанар, миний хүүхдүүдийн байгаа байдал, төр хувийн амьдралд асуудал байдаг. Тэр нь би зовдөг. Би ч пастор хүн шүү дээ. Тэр хүн пастор байтал хүүхдүүд маань гिजээл би чи хантай юм шүү дээ. Давид байна, Самуэль байна, Адам Ева байна. Хантай юм. Хүүхдүүдийг хүчээр шахалтаар эзэн рүү эргүүлэх боломжгүй гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх гэсэн. Яг л биднээс мундаг хүмүүс чадаагүй. Библи хэлж штэ. Биднээс мундаг хүмүүс чадаагүй. Мундаг хаан Давид ч чадаагүй. Та Соломон түүний ганц хүү урд өмнө энэ дэлхийд байгаагүй. Ирээдүйд хойш хожид ч хизээч байхгүй мэрэгэн ухааныг авсан Давид хэмээх агуу хааны хүү дараагийн удам залгсан хаан Соломон ямар жигшүүртэй зүйлсийг үйлдэлээ. Ямар том алдаанууд гаргалаа. Израилийг яаж татвараар дарамталж, Израилаар түмнийг яаж их зовоолоо. Зөвхөн Баалд мөргөөд буруутсан юм биш. Израиль том алтан том ордон барьж өөрийгөө алдаршуулахын тулд сүүлдээ шунлан нэгтээд Израилийн ард иргэдийн татварыг 10, 20, 30 дахин нэмсэн байхгүй. Олон удаа Израилийн ахмадууд ирж, Израильчууд ирж Соломон хаанаас гуйсан байхгүй. Бид нар тарчилж өглөө. Биднэрт ядарч татвараа буулгаж өгч байгаа. Харин Соломоны нүдэнд нэр алтар, цуу алтар, агуу том орд хаш чухар байсан учраас тэр үгэнд нь ороогүй байна. Энэ нэг талын хаан хүний том алдаа байсан. Уржигдэр мэдээ үзэж байгаа би нянгаа битүү миний сэтгэл амар өвдсөн. Нөөцийн мах гинэ. Нөөцийн мах ингээд нарийнхан нэг өнчсөн гулууцнууд, туранхай махнууд нь машинд очсон. Тэгээд маргааш өдөр нь засгийн газрын шийдвэр гарсан гэнэ нөөцийн махны үнийг 1500-аас 3000 төгрөгөөр нэмнэ гэдэг шийдвэр гарсан чинь маргааш өмнө нэмэгдэх нэгэд тэр өдөр нь өглөө 7 цагаас 10-11 өдөр хүртэл ойчролж байгаа тэр ахмад наснуудыг хараад би өрөвдсөн байхгүй. Тэгэхэд тэнд та том улс төрчин, том авилгачийн гэд хэлсэн ч болохоор хүүхдүүд уржигдэр авсан лаанд 300 хэдэн 100 сая машин. 2 хоногийн дараа химх мөргөлдүүлээд бүр амар болгож хайшчаад амар үнэтэй засварт оруулаад дахиад 60, 70 магадгүй 100 сая. Би үнэтэй машин унж үзсэн учраас мэдчихээн. Тим хэмжээний засвар хийлгэх гээд үлдээгээд эднийх дажгүй застын мэдээ зүгээрээ гээд дахиад нуруугаа үрж хармандаа гараа хийж аваад дахиад хэдэн 100 саяын G класс суугаад хөдлөөд явж байгаа бичлэгэн фэйсбүүк байж. Та боддоо. Хэдэн 100 саяар зүгээр л 2 хоногийн дотор тоглож байна. Харин тэнд ард түмэн нөөцийн махны үн 1500 төгрөгөөр нэмэгдэх нэгэд өглөө үрийн 7 цагаас ахмадууд очирч. Татвар нэмэгдэж байна. Бүх юмны үн нэмэгдэж байна. Заашгүй хэрэгтэй зүйлс тог хязгаарлагдж байна. Бензин, тос, дизелүүд хязгаарлагдж байна. Өөр том гүрний гарт орж байна. Энэ шууд юунаас хамааралтай гэж шүүх засаглал зөв биш болж байна. Шүүх засаглал хүчрхэг байсан бол
шударгаар шүүж, авилгачдыг хашрааж, эд хөрөнгийг хурааж, шүүх засаглал үнэхээр зөвхт шүүх засаглал байсан бол түүнийг дагаад улс төрчид өөр амьдарч эхэлнэ. Парламент, засгийн газар өөрчлөгдөнө. Яамдууд, төрийн албан тушаалтнууд өөрчлөгдөнө. Дагаад бүгд өөрчлөгдөнө. Харин аргалж болдго юм чи яад. Хэдэн их наядаар тэр хүн жаргаж хахад 1500 төгрөг нэмэх гээд өглөө үрээр цуглаж байгаа хамтуудыг хараад Нянгаар дээр ярьж байсан. Харин яагаад чи хөгшрөөд байгаа юм сүүлийн үед ард түмний харахаар өрөвдөд ах юм. Бүр нулимс сэлгэн гэхэд ах юм. Яамаар юм бэ? Эзэн танд аврал байгаа. Танд зам байгаа шүү дээ. Та зааж өгөөч. Өнөөдөр Самуэлийн 2 хүүхэд ийм гонигтай байдалд орж байгаа. Харин энэ талаар Библи биднэрт тодорхой шипи өгсөн байна. Ямар шипи өгсөн бэ гэхээр та 17 дугаар бүлэг дээр ийм үг гарч байгаагаар Самуэль хаагур үйлчилсэн тухай гарч байгаа. Битэл, Гилгал, Миспа, Рама гэж байгаа. Өөрөөр Рамад амьдардаг. Би газрын журмын бас л бэлдэж амьдсангүй Рамад амьдардаг. Рамагаас Битэл, Бителээс Миспа, Миспагаас Бителээс Гилгал, Гилгалаас Миспа тэгээ буцаа Рамад ирдэг. Ийм маршрутаар Иерусалимын иргэн тойронд ингэж үгээр захирж байсан гэсэн үг. За тэгвэл энгийн жишээ. Рамагаас Бител хүртэл 15-аас 20 км. Өнөөгийн газар зүүн байршлаараа. Бителээс Миспа хүртэл 75-аас 80 км. Биш. 25-аас 30 км. Буцаад Миспагаас Гилгалаас Миспа хүртэл дахиад 25-аас 30 км. Тэндээс Рамад ирэхэд 5-аас 10 км. Нийлээд дунджаар 75-аас 80 км. Дунд нь гол байгаа. Цөлийн тэр хүнд аялал 75-80 км алах нь за яг хуу илжигтэй явна гэдэг бол амар хүнд аялал. Олон хоногийн аялал. Үнэхээр хүнд аялал. Та төсөөлөхөргүй хүнд аялал. Гэхдээ өгөөж. Энэ дөрвөн газраар явж үйлчлэлтэй байсан. Тэгвэл тэр очоод таньдаг айлаараа ороод хоол идээд маргааш нь гараад байсан уу? Тэр энэ бүх газарт шүүдэг байсан гэж байгаа. Тэгвэл тэнд байгаа олон мянган хүмүүст асуудал үүсэх үү? Яг л нөгөө цагдаагийн ширээн дээр ингээ хэргийн хавтас овоорцсон байдаг шиг. За энэ хүчингийн хэрэг байна. Энийг яаж шийдэх вэ? За энэ хулгай хэрэг байна. Энэ хүний илжгийг хулгайлж байгаа баригдсан байлээ. Энийг бүгдийг шийднэ. За энийг чулуугаар шийдэж байгаа. Тэр хүн хууль юм чинь. За энэ илжиг хүний илжгийг аваад ингээд санаантай юм уу санаандгүй алсан бол оронд нь дэд хууль номон дээр бурхны тушааснаар төлбөр төлж 5 үхэр төл. Энэ хүнтэй ийм асуудлаас болоод энэ хүний аминд орцсон бол чи хорогд хот руу зугтаа. Говел чи цаг өг. Та нар Овг аймагта говелыг сонго. Энэ мэтчлэн энэ газруудад овоорсон хэрэг болгоны шүүгээд буцаад гэртээ ирээд амардаг байсан гинөө. Рамад ирэхэд дахиад хэрэг овоорцсон дахиад шүүн. Энгийнээр бодъё. Айгүй энгийнээр би товчхон ярмаар байна. Жил хэдэн сартай байдаг? 12 сар. Цаа чи жил бүр явдаг байсан гэж байна шүү дээ энэ дөрвөн газраар. 70-80 км цөлөөр яваад. Тэгвэл 12 сард энэ дөрвөн газар очиж үйлчилж шүүдэг байсан бол 12-ыг зүгээр дунджаар 4 туваач. Хэд вэ? 3. Багадаа нэг газар 3 сараар үйлчилж шүүн. Рамад ирээд шүүн. Тэгвэл та Йовел Аби хоёрыг бод. Төрсөн эцэг нь жилийн 9 сар байхгүй. 3 сар гэртээ ирнэ. Тэгтээ гэртээ ирээд хамт паркаар зугаалж, хамт дэлгүүр орж, хамттай юм авч өгч, аавын хоолны өдөр хоол хийхгүй. Тэр 3 сарда бас Рамадаа шүүсээр л байна. Насан турш шүүсээр л. Одоо хоёр хүүгийн талыг та ойлгож байна. Энэ хоёр ойлгох хэрэгтэй. Би нэг солонгос найзтайгаа тэнд үгийн үйлчлэлээр очичоод буцхийнхаа урд өдөр хамт хоолнд орсон байхгүй юу? Том сүмийн туслах пастор байдаг. Хит найзуудтай ярьж ирсэн ч манай тэр найз гэсэн ямка солонгос пасторууд Монгол пасторууд үйлчлэлгүй. Би бол нэгт хоёрдоход бүтэн сайн хагсанд үйлчлэлсэн юм чинь 9-10 болтол унддаг би нуухгүй. Өглөө 5 цагт босно. Залбирэн чимээгүй цаг хаяг эргээд орондоо. Бүхлээрээ тэгээд унтаад өгдөг. Харин солонгос пасторууд тийм боломж байхгүй.
өдөр бүр 5 цагт сүм дээр бэлэн байна. Өглөө бүр үүрийн залбирал удирдах, өглөө бүр номлоно. Өглөө бүр 5 цагт 6 цагт. Өдөр нь яг өдөржингөө сүм дээр бичиг баримт бусад үйл явдал хүмүүс ирж очролсон хүмүүсийн төлөө залбирч тэднийг нөгөө одоо энэ Самуэль шиг шүүхэн хаашаа зохицуулж Бурхны үгээр урамшуулж босгоод үдээс хойш Шимбанд явна. Зөндөө олон 100 итгэгч нарын гэр бүлүүдээр нэг нэгээр нь ороод өрөөгөө залбираад танилцаад ороод шинэ хүмүүстэй уулзаад 7 хоног солонгос пасторууд ингэж үйлчилдэг. Монгол пасторууд уучлаарай би мэдэхгүй. Би сонсоочгүй. Бид нар тэгж үйлчилдэг худлаа гэдэг. Гэтэл тэр найз маань тэгсэн гинэ. Нэг өдөр дүнгэж гэрээрээ халт ороод Шимбанаар пастор хож хоосоо муухай штэ сүмийн хүмүүсээ. Юм хумаа бэлдээд гарсан чинь хүүхэд нь аавтай хайжчихсан гэсэн гинэ. Аав нь Шимбан явчихад ирээ. Тэгээ Шимбан айлуудаар орж зочлоо гэж. Шимбан явчихад ирээ гэсэн чинь ааваа та гэртээ нэг удаа Шимбан хийгээч гэсэн. Өрөвдмөр байгаа. Би вау. Нэг пастор ингэ ярьж ирсэн. Номлол дундуур хүмүүс их инээлдэж хүлээж авсан. Бас миний зүрх рүү хатгсан. Хүүхдүүд нь бужигнжсэн чинь танаа аавыг хэн гэдгийг ингэ асуусан гинэ. Тэгсэн чинь хүүхд нь манай аавыг пастор гэдэг гэсэн гинэ. Тэгсэн заалнаа хүмүүс нэрх гэд инээлдэж байна. Миний зүрх үүдэж байна. Ямар өрөвдөлтэй хүүхд. Тийм биш. Тэгвэл Самуэлийн энэ замгүй үйлчлэл донд Самуэль нэг чухал үйлчлэлийг орхиулсан байна. Би энийг танарт айгүй энгийн ойлгомжтой тайлбарлаж өгөхийг хүсэж байна. Бурхан өөрийгөө олноор нэрлэдэг. Эл Шадай, Эл Элохим, Эл Рой, тийм ээ? Олон янзаар Бурхан нэрлэдэг. Гэхдээ нэг нэр байдаг. 3 хүний нэрээр нэрлэдэг байдаг. Юу гэдэг вэ? Авраам, Исаак, Яаков. Мундаг шүү. Авраам, Исаак, Яаков. Та хэн бэ гэсэн чинь би Авраам, Исаак, Яаков бурхан гэж байна. Окей. Энийг би шинээр харсан байхгүй. Та бодоод үз. Авраам, Исаак, Яаковын бурхан гинэ. Тэгэхээр Авраам, Исаак, Яаков гэдэг чинь бурханы нэр болж таарах гэдэг. Нандин, агуу, ертөнцийг захирагч, хүчрхэг, цорын ганц бурханы нэр нь Авраам, Исаак, Яаков гинэ. Энэ нэрийг хэн хэлсэн гэвэл хүн зохиогоод өгчөөгүй. Бурхан өөрийгөө Мосед танилцуулдаг шиг танилцуулахдаа би бол Авраам, Исаак, Яаковын бурхан гэж хэлдэг. Израиль бурханы оршихуй бууж ирэхдээ би бол та нарын өвөг дээд Авраам, Исаак, Яаковын бурхан гэж өөрийгөө танилцуулдаг. Бурхан өөрийн өвгтөө өгсөн нэр. Гэтэ та сайн Авраам бол итгэлийн эцэг мундаг хүн. Тийм ээ? Тэр Махпела агууг авсан. Хүн амьд байхдаа маргааштай ч итгэж чадахгүй гомдолж гоншгонж байгаа Нямкагийн дүр төрх. Сарын дараа болох зүйлдээ ч бурхан даатгаж чадахгүй шаналж яваа Нямка гэдэг хүний дүр төрх үгснийхээ дараах 400 жилийн дараа бурханы амласан амлалтанд 100% итгэж байгаа Авраамын дүр төрхийг харьцуулах боломжгүй байна. Би чиний үр хүүхдэд өгнө. Бурхан зүгээр л тэгээд хэлж. Тэгтээ одоо биш. Канаанд анхны удаа хөл тавьсан еврей хүн Авраам байхгүй юу? Халдын ураас бурхан дуудаад дагуулж явсаар байгаад Канаанд хөл тавьсан. Тэгтээ тэр үед Израилийн газар нутаг биш. Чиний хүүхдүүд өгнө. Тэгтээ чамайг амьд байх биш. Чамайг өгснээс хойш 400 жилийн дараа чиний хүүхдүүд энд ирнэ гэсэн чинь Авраам тэрэнд итгэсэн нь юу болдог вүлээ? Тэгвэл би энд Махпела гэдэг агуу аавна гэд мөнгөөрөө Махпела гэдэг агуу худалдаж авснаа үр хүүхдтэй намайг энд оршуулаарай. Яагаад аваа Канаан газар таныг оршуулж яхаа төрсөн нутаг халдын урд чинь гоё штэ тэндээ оршуулвал хамаатан саднууд чаяа эргэж тойрно. Үгүй. Намайг яг энэ Махпела агуу дотор оршуулаарай. Миний ихнэр Сараг бас энд оршуулаарай. Яагаад аваа? Яагаад гэж юу? Намайг өгснээс хойш 400 жил штэ 4 биш 40 биш 400 жилийн дараа миний итгэлийн үр удам энд ирж энэ газар амьдрах юм. Тэгэхэд миний цогцос оршуулга тэднийхээ дунд байхыг би хүсэж байна. Юу яриад байгаа юм бэ? Таачууд галзуу. Таныг өгснээс хойш хэдэн жил гинэ? 400. Хэн тэгээд байгаа? Бурхан. Та өгсөн бол танд ямар хамаатай? Үгүй. Итгэл. Цорын ганц хүүгээ өөрийг нь алаад шатах модыг өөрөөр нь үүрүүлээд Море уул руу явдаг. 3 хоног явдаг. Яг л
Тэр өдрийн хагас яваад хүрчих газар 3 хоног яагаад явсан бэ? Хүүхдээ алах амархан. Хүүхдэрээ дахил өргөх амархан. Удаан. 3 хоног явахдаа яаж вэ? Та нар боддоо тэр 10 хэдхэн настай 7-8 настай Исаакгүй аава энэ юу вэ? Наач тийм юм ба. Аава энэ юу гэдэг цэцэг вэ? Наач тийм юм ба. Аава миний аав энэ дэлхий дээр хамгийн сайн аава. Тэгт аав нь яаж шатаал дахил болгож өгөхгүй гэж. Яаж хурдан явах юм бэ? Хамгийн удаанаар 3 хоног яваад Мориа уул руу явхад Библи ингэж дүрсэлдэг. Шатаал тахилын модыг Исаак үрж явлаа. Өөрийн шатах модыг Исаак үрж. Исаак өөрөө аваасаа асуув. Аава шатаал тахилын мод энэ байна. Би өөрөө явж. Тахил нь хаана байгаа? Бурхан хангана гэж. Ямар чи байгаа мó гэж хэлдэг юм биш. Ингээ Мориа уул өдөө өөрийн шатааж алах шатаах тахилын түлээ модыг үрж яваа Исаакийг харсан түүнийг өргөхөөр шийтсэн итгэлтэй Авраамыг харсан Бурхан яг ингэж хэлдэг. Өнөөдөр чи надаас цорын ганц хүүгээ харамлаагүй шиг бүр 100 гарч гуйжээж эхнэр сараач 99-д авсан ганц цорын ганц хүүгээ харамлаагүй шиг би эцэст нь чиний үр удмын төлөө цорын ганц хүүгээ харамлахгүй гэж. Голготын толгойд бидний эзэн Есүс алхдаг. Тэр юу үрж явдаг вэ? Загалмаа үрж явдаг. Яах загалмаа вэ? Өөрийг нь цомдолж алах модон загалмаа үрээд явж байна. Өөрийг нь шатааж алах төлөө үрж явсан Исаак байж. 3 хоног зүрх нь урагдаж шаналж Мориа руу аялсан Авраамын зүрх сэтгэл 3 хоног агууд тарчилж өгсөн хүүгийнхээ цогцыг харах Бурхан аавын зүрх сэтгэл. Авраам мундаг. Тэр бол итгэлийн үгс. Яаков шиг романтик итгэлтэй хүн хаана вэ? Бурхантай барилдаж үдсэн хүн хаана вэ? Сүнслэг нүдэн нээгдээд тэнгэр газрын холбоосыг олж харсан хүн хаана вэ? Тэнгэр ууж шатаар өгсөж уруудах тэнгэр элчнэрийг харсан хүн хаана вэ? Бурхантай барилдахад Бурхан дунд чүнгийг мулт цогтөг. Түүнийг өрөөгөөд нэрийг Израиль гэж өөрчилдөг. Израиль гэж өөрчлөөд Бурхан явахдаа яагаад дунд чүмгийг эдгэхгүй явцсан гэж үүнээс хойш чи өөрийн хөл дээр зогсохгүй миний хүчээр зогссон гэсэн мессеж өгч. Исэн зүйл ганцаараа оргож босож яваа аав ахаасаа айж яваа түүнийг дунд чүмгийг эдгээчих болох байсан. Харин Бурхан Яаков ойлгуулж үүнээс хойш чи өөрийн хүчээр биш, өөрийн хөл дээр биш. Израилийн 12 овг аймгийн аав нь хий. Яаковын 12 хүүхэд Израилийн 12 овг аймаг үстэй. Яаков мундаг уу? Түл Исаак юу вэ? Ганцхан үг байдаг. Исаак дуулууртай байсан. Өөр юу ч вэ? Исаак Яаков шиг биш, Авраам шиг ч биш. Исаак юу хийсэн? Миний бодлоор Авраам, Исаак, Яаковын Бурхан гэхээсээ илүү Бурхан би Авраам, Яаков, Йосефийн Бурхан гэж хэлвэл окей болж байна. Яагаад? Йосеф бас агуу шүү дээ. Зөвийн төлөө шоронд орсон. Бие ариунаар хадгалсан. Завхаарлаас эмхтэн хиймэл хуурамч гоо үсгэлэн уруу таталтаас бие авч зүхтаж чадсан. Эзнээс эмэх зүрхтэй иш үзүүлдэг. Бурхны үгийг тайлбарладаг, зүүдийг тайлбарладаг. Өнөөдөр ч Египтийн том музейд Египтийн хамгийн агуу ерөнхий сайд хэмээн дуурсагддаг. 21-р зуунд ч одоо ч түүний эдэлж хэрэгжилжсэн зүйл музейд байдаг. Тэр агуу ерөнхий сайд. Тэгэхээр Бурхан Исаакийг хасаад Авраам, Яаков, Йосефийн Бурхан гэчвэл яг таарах гэдэг юм шүү. Яагаад заавал Авраам, Исаак, Яаковын Бурхан гэдэг? Исаак юу хийсэн бэ? Та бидний мэдгүй. Самуэлийн хийж чадаагүй. Адам Евагийн хийж чадаагүй. Давидын хийж чадаагүй. Тэрүүн дахилж Илигийн хийж чадаагүй. Исаак хийсэн. Юу гэж? Сайн гаралтай сонсоод дуусгаж байна. Авраам, Исаак, Яаков. Исаак хаана дундноод Авраам
гэдэг эцгээс тэр агуу итгэлийн хамгийн сайнаараа өвлж аваад Яаков гэмэх хүүдээ амжилттай дамжуулсан нь Бурхны нүдэнд ямар ч агуу үйлчлэлээс үнцэнтэйгээс учраас Бурхан Исаакийг Авраам, Исаак нартай зүүрлэж ижил тэгш харж байгаа. Яасан гинөө дахиад Авраам гэмэх тэр мундаг аавынхаа итгэлийг амжилттай хүлээж авч тэр итгэлээр амьдраад дуулууртай амьдраж өгсөхгүй түүнийг Яаков хэмээх хүүдээ амжилттайгаар өвлөж өгсөн юм. Тэгээг бол Яаков Израиль болохгүй. Тэгээг бол Израилийн 12 аймаг төрөхгүй. Тэгээг бол Бурхны хаанчлал бий болохгүй. Энэ Исаакийн хамгийн агуу үйлчлэл байсан юм. Бурхан үүнийг Авраамыг хийсэнтэй ижил, Яаковыг хийсэнтэй ижил, үн цэнтэй үйлчлэл гэж үзсэн учраас, Йосефийн хийснээс ч агуу гэж үзсэн учраас би бол Авраам, Исаак, Яаковын Бурхан гэж хэлж байна. Танд юу ойлгогдож байна? Бидний хамгийн чухал үйлчлэл тэгвэл юу болох гээд байна? Би Авраам шиг бид нар мундаг амьдарч чадахгүй байхаа. Тэгж итгэх нь байтугай би маргаачлаад итгэж чадахгүй ойлгонгуух үе байдаг. Би Яаков шиг тийм ариун байж Бурхантай барилцаж авч чадахгүй байх. Гэхдээ та бид нар Исаак шиг байж чадна. Амен. Танд Бурхны өгсөн авралыг, танд Бурхны өгсөн үгийг, танд Бурхны өгсөн гэрчлэлийг, танд Бурхны өгсөн сайн сайхныг, танд Бурхны бэлгэлсэн итгэлийг одоо байгаа үр хөвгтдээ яг Авраам ааваас аваад Яаков хүүдээ дамжуулсан Исаак шиг бид нар дамжуулж өгч чадна. Энэ бол агуу үйлчлэл. Ингүүл тийм сонгогдсон угсаа хаанд тахилч юм. Ялгарсан хүмүүс болж байна. Та өөрийнхөө үзэл туулсныг үр хүүхдээ үзэл туулаасаа гэж мөрөөдөж явдаг хүн байна уу? Байх боломжгүй. Хэрвээ тэгж мөрөөддөг хүн байвал асуудалтай. Бид нар амьдралд байдаг хамгийн сайн сайхнаар үр хүүхдэд өгсөн. Олон хүүхдтэй ээжээс та яг аль хүүхдтэй хамгийн хайртай вэ гэсэн чинь тэр ээжийн хариулт намайг ойлуулсан. Яагаад би нулимс ширхэрсэн гэсэн чинь би юу гэж хариулах бол гэсэн чинь хин хамгийн сул дорой, хамгийн жижиг биетэй, хамгийн их өвчтэй халуурж байгаа ч юм уу ханаа төрсөн өвд чинь тэр хүүхдэд илүү хайрландаа гэсэн. Вау. Бидний сул дорой Есүс эзэн хүчтэй. Бид нар сайрах бол өөр биш сул дорой талаараа сайрах гэж. Яагаад тэр үед миний эзэн хүчтэй намайг анхаар. Бардам хэнсэл байхаас бус сул дорой даруй байх. Бурхан намайг тоон. Нэг аамын би нэг Монголд байдаг шүү дээ. Уулыг өрөөх хүчтэй мөртлөө үрийнхөө өмнө хайраараас өгдсөн. Би нэг багаас аавгүй өссөн болохоор Ваянд ингэж сургуулийн захирал хийжээс дагалдагч үлдэх сургууль. Оюутнууд маань ингэж байжсэн чинь одоо Тэнгэр улс руу төрүүлээд явсан Батөмөр пастор маань хүүхдтэйгээ барилдаад хүүн юм жоохон унж мэдсэн баг. Тэг хүүн яг аавч хэлгээс унж ийл амар урамшаа. Нямка багшаа захирлаа би аав унгачлаа. Дахиад Батөмөр унж өгөө. Тэр үед энэ дуу ороод ирсэн баг. Уул нь чи ариун мундаг хүнд бол магтанд орж ирдэг байх л та би ч юм билээ. Уулыг өрөөх хүчтэй мөртлөө. Яг би ойлгосон. Бурхан Яаков ингэж бууж өгсөн болохоос дийлэнтэй биш. Уулыг өрөөх хүчтэй амнаа хараас болоо заримдаа унждаг. Өнөөдөр 8 дугаар бүлэгтийн аав маань зүгээрээ Самуэль чиний хоёр хүүгээр шалтгаалж байгаа болохоос жинхэнэ зүрхийг би харж байна. Би сүнсийг зүрхийг бодол санааг уншиж би нэгт харж байна. Тэд нар чамааг биш намайг адуусч. Шалтгаан нь бусад хүмүүстэй адилхан байна. Яг л бид нар шиг. Би яагаад ялгарсан? Яагаад сонгогдсон? Яагаад тустай байх ёстой?
Яагаад би бусад найзууд шиг би Есүст итгэдэг л дээ, итгэн л дээ, аврагч гэж итгэн л дээ. Гэхдээ би бусад шиг голын хэрэг гараад халбаг би уучж болдог. Яагаад би бусад ч гэсэндээ ингээл загс магс өрөө 100 татчих, хаяа 100 татах зүгээр л гэдэг шүү дээ. Би яагаад нэг 100 татчих вэ? Яагаад би ингэж бусдын нүдэнд итгэгч улаан Есүс чинь наа чи Есүсийн лам хам гэсэн гэж ад үзэгдэж явах хэрэгтэй. Бүр тэрнээс болоод итгэгч найзууд маань ч намайг ямаа шиг жожиг гэд хайсан. Яагаад? Би бусад шиг баймаар. Би бусад үндэстэн шиг хаантай баймаар байна. Би бусад хүмүүс шиг хиймээр байгаагаа хиймээр байна. Ганц амьдарч байгаа юм чинь би хүснээр амьдрмаар байна. Бид нэр ингэж өөрдөг. Бид нар ганц амьдрэх юм биш. Бид нар өдөр болго амьдрдаг. Харин бид нар ганц л үхэн, ганц л шүү. Энийг бодож. Бид нар бусад шиг байх гэдэг үгнээс татгалзах. Библи энийг хүсдэг. Чи бол надад сонгогдсон, ялгагдсан гэсэн. Бусдтай ижлэхгүй. Дэлхий чамайг миний өмсдгийг өмс, миний өмсдөг таалдаг брендийг таал, миний иддгийг ид, миний уудгаас уул. Миний ярьдгийг яар. Миний явдаг газар руу хамт явъя. Харин Бурхан үгүй миний хүү. Чи тусгаарлагдсан. Чи надад сонгогдсон. Би чиний хаа. Чиний ямар брэнд өмсөхийг, яаж амьдрахыг, юунд найдахыг, хэрхэн хизээ хэн дад үзэгдгийг би мэднэ. Хамгийн сүүлдээ би нэг юм ярьж та нар хөөдөг. Бурхан Мосед өөрийгөө хэлдэг. Таныг хэн гэх юм бэ? Тэр үед Бурханд нэр байсан. Эшадай, Эл Элохим, Йохова зөндөө нэр байсан. Тэгсэн Бурхан өөрийгөө юу гэж танилцуулдаг вэ? Чи Израильд очиод намайг юу гэж хэлдэг вэ? Бурхан өөрийнхөө нэрийг дахиад өөрөөр хэлдэг. Би бол би байдаг. Гэхдээ ийм утгагүй нэр байт юм. Ийм нэр хүүхдтэй өгөх юм байна. Хүүхдтэй би бол би байдаг гэдэг нэр хөө. Бурхан өөртөө ийм нэр өгсөн. Еврей үгэндээ энэ Экклесиас үгэндээ ямар утгатай үг гэж ямар утгатай гэж чи намайг хэн байлгамаар байна? Би тэр чинь байж чадна гэсэн үг. Ойлгож байна. Чи намайг хэн байлгамаар? Нямка найзуудгүй жожиг ямааш Библи уншихаас өөр юм мэдэхгүй, үгийн үйлчлэл, сүмийн үйлчлэлээс өөр юм мэдэхгүй, толгойтын согтуу толгойг даваал гэр энэ амьдралд чинь хамт загсан дээр хамт тийшээ даргац хэрэг найз нар, итгэгч найз нар хэлэхэд би үлддэг. Нянга намайг ханаа яваач зөндөө удаа гэртээс нэг толгоогоос иргээ. Би боддог. Би яагаад нэг салхинд гараад хөдөө байгаагүй хөдөө явж чадахгүй гэдэг чинь тэнэг байгаа үст. Би ч хөдөөний хүн шүү. Тэгээ хөдөө явж чаддаг. Энэ үед би юу санах гэж? Би бол би байд. Нямка чам найз дутаад байна. Би бол би байд. Би чиний найз байж. Нямка миний хүн аавын хайр дутаад байна. Би бол би байд. Би аавч байж. Чамд ээжийн хайр дутаад байна. Би бол би байдаг. Би ээж чинь байж чадна. Чам багш хэрэгтэй байна уу? Би багш чинь байж чадна. Чамд хийх хэрэгтэй. Би тэр чинь байж өгч чадна. Чи ганцхан минь, би ганцхан чинийх байвал чамд би бүхнийг өгч чадна. Чиний хүссэн хинч байж чадна. Үр хүүхдээ алдаад хэцүү байна. Би хүүхд чинь байж өгч чадна. Чиний амьдралд юу дутуу байна? Тэр чинь би байж өгч чадна гэсэн үг. Би байд. Тэр Бурхандаа хамтдаа талархан залбирсан. Бид нар ялгарсан, сонгогдсон. Өөрөөр амьдран энэ дэлхийд бүү уус гэсэн үгийг дагна. Гэхдээ тань би уран болгож таны амьдрал би байдаг Бурхан хамт байна. Тэр хайртай охиноо, хайртай хүүгээ юу арч дутах. Аав ээж, өнчин, өрөөсөд, хань нийжил, хайр сэтгэл, найз нөхөд та юу хүсэж чинь хуу? Би бол би байдаг. Тэр хүсэж байгаа хүн чинь байж өгч чадна. Ийм нэрээр Бурхан өөрийгөө нэрсэн. Хамтдаа залбирч